Хэрвээ дэлхийн 2 дугаар дайнд германчууд ялсан бол юу болох байсан бол? Магадгүй одоогийн бидний мэдэх дэлхий илүү дор эсвэл илүү дээр байх байсан баг. Магадгүй манай орон Японы нэгэн колони болох байсан баг. Хэн мэдэх вүлээ? Хэрвээ гэдэг үгийг өгүүлбэрийн урд тавиад яриад байвал энэ яриа хизээш дуусахгүй байх. Тиймээс болсон бодит зүйлийг ярихаас өөр аргагүй. Бид бүхэн бүгдээрээ том зүйлийн жижиг хэсэг гэдгийг мэдэхгүй хүн байхгүй бах. Манай нарны аймаг Тэнгэрийн зац галактикийн, манай дэлхийн нарны аймгийн, манай орон дэлхийн өчүүхэн нэг хэсэг. Томчуудын хөдөлгөөн жижигчүүдийн хувь заяаг тодорхойлдог нь салшгүй үнэн. Том гүрнүүдийн шийдвэр жижиг орнуудын хувь тавиланг үндсээр нь өөрчилдөг. 1945 оны 2 сар гэхэд том гүрнүүдийн хоорондох тулаанд эцсийн зэг тавигдсан идэж жижиг орнуудын хувь заяа бүрхэгхэн байлаа. Тэдгээр жижиг орнуудын нэг нь бүгд найрамдах Монгол ард улс байсан юм. Сүүлчийнхээ адуу мал эд зүйлсээ бүгднгийн зөвлөлт холбоот улсын улаан арим тусламжаар явуулсан ард түмэн 1944 онд үлсгэлэн хүртэл нэрвэгдээд байв. Мөн эмэгтэй хүнийг цэргийн албанд татах шийдвэр хүртэл гаргаж байлаа. Гэхдээ бүгд найрамдах Монгол ард улсын хамгийн том асуудал бол тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал байсан юм. Учир нь 1921 оны ардын хувьсгалын үр дүн одоо болтол тодорхойгүй байлаа. 1921 оноос хойш Монгол бол тусгаар тогтносон улс гэж дотооддоо зарласан идэж бодит байдал дээр нөхцөл байдал том бүрхэг байв. Монголыг чиглэсэн хөрш улсуудын маань бодлого тодорхой бус байлаа. Манай урд төрш бүгд найрамдах Монгол ард улс бол тусгаар улс биш ээ. Манай нэгэн мууж юм а гэсээр байв. Харин хойд төрш маань нүүрэн дээрээ та нар бол тусгаар улсаа гэж хэлж байсан ч албан ёсны гэрээ хэлэлцээр хийхгүй л байлаа. Зөвхөн 1936 онд харилцан тусалцах протоколыг л байгуулсан байдаг. Тусгаар тогтносон улсооч хүлээн зөвшөөрөгдөх хамгийн анхны алхам бол мэдээж хөрш улсуудаараа хүлээн зөвшөөрлөгдөх явдал юм. Гэхдээ ганцхан бүрхэг хувь заяатай улс нь манайх биш байв. Эцсийн хүртэл Монголын газруудыг манайх гэж байсан Хятадын хувь заяач бүрхэг болчихсон байлаа. Учир нь их наран улсын каунтууны арим Хятадын газар нутаг руу түрэн орж ирээд бараг 13 жил өнгөрчхөөд байв. 1932 онд Солонгосын Ляо Дунгийн хойгт байрлаж байсан Японы хуурай замын цэрэг Манжурыг эзэлснээр Хятад Японы дайн эхэлсэн байдаг. Албан ёсоор 1937 онд эхэлсэн гэж үздэгч 1932 онд дайн үсэх нөхцөл байдал бүрэлдэж эхэлсэн байдаг. Япончууд бүр тоглоомын улс хүртэл байгуулчихсан байдгийг та мэдэх байх. 1945 он гэхэд Европ төв дайны үр дүн тодорхой болчихсон байсан хэдий ч Аз төв харин тийм биш байлаа. Учир нь их наран улс бууж өгсөнгүй. Бүр Хятадыг эзлэн авах санаанаасаа ч ухарсангүй. Японы каунтууны арим Хятадын гоминданы аримтай байлцсаар байлаа. Харин холбооднууд дэлхийн 2 дугаар дайны эцсийн цэгийг тавих талаар 1945 оны 2 дугаар сард Яалтын баг хурал дээр ярилцсан байдаг. Ярилцсан зүйл нь зөвлөлт холбоот улс Японы эсрэг дайнд оролцох. Угийн тэртээдэргүй тухайн үед Япон Америк хоёр байлдаж байсан. Харин нэмэлтээр Хятад дахь Японы каунтууны аримд Оросоо цохилт өгөх байлаа. Америкийн армийн нэг хэсэг Японтой байлдаж байх зур шин Мексикээс нэгэн чухал ачааг Марианы арлуудын Тэньян гэх арал руу зөөж эхлэв. Энэхүү ачааг 5-аас 7 дугаар сарын турш маш их сонор сэрэмжинд ор зөөсөөр бүх хэсгийг нь авчир дууссан байдаг. Авчирсан энэ зүйлийг 7 сарын 16-нд Мексикийн зүйл туршилтыг нь амжилттай хийгээд Японы эсрэг хэрэглэх зөвшөөрлийг 25-нд нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Труман өгсөн байдаг. Энэхүү ачааны нэр Little Boy болон Fat Man байв. Тэгээд холбоотнууд хамгийн сүүлчийн бууж өгөх сануулгыг 1945 оны 7 сарын 26-нд Япончуудад өгсөн байдаг. Хэрэг бууж өгөхгүй бол сайн зүйл болохгүй гэдгийг ч бас анхааруулж байлаа. Харин Япончуудын өгсөн хариу нь Mokusatsu буюу тайлбар байхгүй. Өөрөөр хэлбэл тэд бууж өгсөнгүй. Тэгээд 1945 оны 8 дугаар сарын 6-ны өглөөний 8 цаг 15 минутанд Little Boy-ыг Хирошима хотын дээрээс хайсан байдаг. Ойролцоогоор 140 мянган хүний аим нэгэн хормын дотор үгүй болов. Тэгсэн идэж их наран улсын арим бууж өгсөнгүй. Үүнээс 2 хоногийн дараа буюу 1945 оны 8 дугаар сарын 9-нд зөвлөлт холбоот улс Японы эсрэг дайн зарлав. 1945 оны 8 дугаар сарын 10-нд бүгд найрамдах Монгол ард улс Японы эсрэг дайн зарлаж Долон нуур ЖХ-гийн чиглэлд авших группийн гол хэсэг бүгд найрамдах Монгол ард улсын илийг давав. Ингэж Хятадыг Японы каунтууны аримаас чөлөөлөх дайн эхэлсэн байдаг. Хятадыг чөлөөлөх дайн эхэлсэн энэ өдөр Fat Man-ыг Нагасаки хотын дээрээс хаяв. Нэг хормын дотор ахаад 80 мянган хүний аим алга болов. Энэ оронд Монгол ардын хувьсгал цэрэг зөвлөлт армийн механикжуулсан группийн хамт дайсны эсэргүүцлийг няцааж 8 дугаар сарын 13 гэхэд далайн нуур эрэгт хүрсэн байдаг. Хоёр талаасаа шахалтанд орж гарах гарцгүй болсон Японы эзэмт хөрөн 1945 оны 8 дугаар сарын 15-нд
үг дуугүй бууж өгөхөө зарлав. Дэлхийн 2 дугаар дайны төгсгөл хэсэг нэг иймэрхүү болж хөрөнсөн байдаг. Одоо тэгвэл түүхийн хэсгийг түр орхиод үндсэн гол ажил руу орцгоё. 1942 онд Америкт уран баяжуулах, Плутон үйлдвэрлэх, Плутон болон ураны бөмбөг хийхээр 3 өөр газар 3 нууц хот байгуулах шийдвэр гаргав. Энэ 3 хотыг хамтд нь Манхэттен төсөл хэмээн нэрлэдэг. Мэдээж удирдах байсан хүн нь бол алдарт физикч Оппенхаймер. Нууц хотуудын байрлалыг сонгохдоо нэг нэгнээсээ хол 3 хоосон газрыг сонгож авсан байдаг. Эхнийх нь Вашингтон мужийн Колумб голын Хэнфорд гэх нэртэй газар 2600 км²-т талбай. Хоёр дахь газар нь Теннесси мужийн Теннесси голын эрэг дагуу Ок Ридж гэх газар 240 км талбай. Гурав дахь нь Шинэ Мексик мужид Лос Аламос гэх лабораторийг байгуулсан байдаг. Энэ 3 газарт нийт 200 гаруй мянган хүн ажиллаж байсан ч удирдах байсан хүмүүсээс нь өөр хинч атомын бөмбөг хийж байгаа тухайга мэдэхгүй байв. Нууцыг маш сайн хадгалж байлаа. Мөн зохион байгуулалт төлөвлөлтийн хувьд үнэхээр сайн байсан хэдий ч Оросын тагнуулын албаныхан энэ талаар мэдж өөрсдийн хүмүүсээ шургуулж чадсан байдаг. Тэгээ дараа нь Оросууд өөрсдийн цөмийн бөмбөгтэй болсныг та нар мэдэх байх. За энэ хэсгийг төгсгөл хэсэгт үлдээе. Энэхүү 3 байгууллагуудад явагдах үйл ажиллагаа харилцан адилгүй байдаг бай. Хамгийн ихний Хэнфорд гэх нэртэй газар Плутон үйлдвэрлэх үйл ажиллагаа явагддаг байлаа. Хэрвээ та манай сувгийн байнгын үзэгч бол байгаль дээрх ураны металл нь хэд хэд изотоптой гэдгийг санаж байгаа. Бүр илүү тод санаж байгаа бол байгаль дээрх ураны металлын ихэнх хувийг уран 238 гэх атом, багахан хэсгийг нь уран 235 гэх атом эзэлдэг гэдгийг санаж байгаа. Бүгдээрээ хамтдаа уран 238 гэх атомыг хүнд уран, харин уран 235 гэх атомыг хөнгөн уран гэд нэрлэжээ. Атомын бөмбөг хийхэд бол бидэнд хөнгөн уран хэрэгтэй. Яагаад гэвэл хөнгөн ураны атомыг нейтронтой мөргөлдүүлэх үед криптон, барий болон 3 ширхэг нейтрон болон хуваагдаж задрахтаа гадагшаага маш их хэмжээний энерги ялгаруулдаг юм. Харин хүнд ураныг нейтронтой мөргөлдүүлэх үед хуваагдаж задрахын оронд Плутоны атом болон хувирдаг. Плутоны атомыг нейтронтой мөргөлдүүлэх үед яг хөнгөн ураны атом шиг хуваагдаж задарч энерги ялгаруулдаг. Тэгэхээр атомын бөмбөг хийхэд Плутоны атомыг ч бас хэрэглэж болох нь. Тэгвэл Плутоныг яаж гаргаж авах вэ? Хамгийн эхлээд цөмийн реактор дотор ураны металл дах хөнгөн ураны атомуудыг хувааж нейтрон болон энерги гаргаж авна. Гаргаж авсан нейтронуудаа ашиглан хүнд ураныг Плутон болгон хувиргана. Хэнфорд дахь цөмийн реакторуудад ураныг Плутон болгон Плутоноороо атомын бөмбөг хийхэд бэлэн болгодог байжээ. Ураныг баяжуулах нь. Цөмийн бөмбөгийн гол түүхийд болох хөнгөн уран нь байгаль дээр дангаар оршдоггүй. Хүнд болон хөнгөн ураны атом нь байгаль дээр хойлолцсон металл хэлбэртэйгээр оршдог. Өөрөөр хэлбэл энэхүү металл нь 2 өөр төрлийн атомтай гэж ойлгоход болно. Нэг нь нөгөөгөөсөө үл ялэг хөнгөн. Тэр нь хөнгөн уран буюу уран 235 юм. Энэ металл дах хөнгөн ураны эзлэх хувь хэд бага учраас атомын бөмбөг хийхэд хангалтгүй юм. Тиймээс ураны металл дах хөнгөн ураны атомын эзлэх хувийг ихсгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүнд ураны атомыг салгах шаардлагатай гэсэн үг юм. Энэ хоёр атомын физик химийн шин чанар яг адилхан хэдий ч ганцхан ялгаа бий. Тэрхүү ялгаа нь 3 ширхэг нейтрон юм. Хүнд уран нь хөнгөн уранаас 3 ширхэг нейтроноор хүнд юм. Энэ ялгааг нь ашиглан баяжуулалт хийж болдог. Хамгийн эхлээд ураны металлыг хүчилт хийж усгаад дараа нь фотоортой урвалд оруулна. Ингэж ураны металлыг хийн төлөв шилжүүлэх юм. Энэхүү хийн төлөвтэй ураны молекулуудад 2 төрлийн атом байгааг бид мэднэ. Мэдээж хийн төлөв үед хөнгөн атомууд хүндээсээ илүү хурдан хөдөлж эхэлнэ. Тэгээ дараа нь ураны хийг хэдэн километрийн урттаа шүүлтүртэй хоолоогоор нэвтрүүлнэ. Хөнгөн атомууд нь шүүлтүр дундор хүндээсээ илүү хурдан нэвтлээд гараа явчихна. Ингээд хоолойны төгсгөлд ирсэн ураны хийндэх хөнгөн ураны атомын эзлэх хувь нь ихссэн байх юм. Тэгээд буцаагаад хадуу төлөв рүү шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл буцаагаад металл болгоно гэсэн үг. Ингэж атомын бөмбөг хийхэд хангалттай хэмжээний хөнгөн ураны атомтой металлыг гаргаж авах юм. Энэ үйл явцыг баяжуулах гэж нэрлэдэг байгаа юм. Гэхдээ уран баяжуулах ганцхан арга нь энэ биш юм. Зөвхөн Манхэттен төсөлд ашиглагдаж байсан аргыг нь тайлбарлахыг хичээлээ. Одоо бидний очих эцсийн газар бол Лос Аламос лаборатори. Энэ бол төслийн эцсийн бүтээгдэхүүн хийдэг газар. Өөрөөр хэлбэл хамгийн анхны цөмийн бөмбөг мэндэлсэн газар юм. Одоо би танд цөмийн бөмбөг хийх орцыг хэлж өгье. Ойролцоогоор 10 см-ийн диаметртэй бөөрийн хэлбэртэй 10 кг эсвэл түүнээс арай жаахан илүү цэвэр плутон, мөн бага зэрэг бериллий, полониум байхад атомын бөмбөг хийх орц бүрдчихэж байгаа юм. Энэ бол плутоны атомын бөмбөг хийх орц.
Мөн 17 см-ийн диаметртэй 52 кг баяжуулсан уран 235 байвал ураны атомын бөмбөг хийж болох юм. Үүнээс бага хэмжээтэй байвал ямар нэгэн дэлбэрэлт үүсэхгүй. Заавал энэхүү хэмжээсийг давсан байх учиртай юм. Энэ хэмжээсийг критик масс гэж нэрлэдэг. Критик масс нь түүхийн эдийн хэр цэвэр байгаагаас шалтгаалan хэмжээ нь өөрчлөгдөж болдог. Лос Аламос лабораторид хийгдсэн хамгийн анхны атомын бөмбөг нэг иймэрхүү цилиндр хэлбэртэй байж. Энэ бол уран 235-аар хийгдсэн атомын бөмбөг. Энэхүү цилиндрийн хоёр үзүүртэнд критик масснаас арай бага хэмжээтэй ураны металлыг хоёр салгаж байрлуулсан байдаг. Тэгээд химийн тесрэх бодисоор гал өгч дэлбэрэлт үүсэх үед хоёр салангад байсан ураны металл хоорондоо нийлж критик массны хэмжээг давснаар дэлбэрэлт үүсэх юм. Энэхүү ураны бөмбөг Хирошима хотыг газрын өрсдөөнд тэгшилсэн юм. Өөрөөр хэлбэл энэ бол Литл Бой байсан юм. Үүний дараа хийгдсэн хоёр дахь бөмбөг бол Плутоны цөмийн бөмбөг байсан юм. Плутоны массын хэмжээ критик массын хэмжээнээс илүү ихээр хийгдсэн байдаг. Гэхдээ доторх нь хоосон хөндий. Тийм учраас газарт унахад дэлбэхгүй байх магадлал өндөр байжээ. Тиймээс Плутоны металлыг ТНТ тесрэх бодисоор бүрхсэн байдаг. Мөн Плутон нь өөрөө цөмийн хуваагдтал болж дэлбэрч чадахгүй учраас нейтро үсгэж суйрлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл бөмбөг газарт унах үед эхлээд ТНТ тесрэх бодис дэлбэрээд Плутоны металл нь дотроо хоосон хөндий учир дотогшоогоо хомигдох юм. Тэр үед нь нейтро үсгчээс гарсан нейтронууд цөмийн дэлбэрэлтийг буюу цөмийн хуваагдлыг явагдуулж эхлэх юм. Энэхүү Плутоны бөмбөг Нагасаки хотыг газрын өрснөөс арчсан байдаг юм. Өөрөөр хэлбэл энэ бол Fat Man байсан юм. Япончууд бууж өгснөөр холбоотнууд бүрэн дүрэн ялалт байгуулав. Дэлхийн 2 дугаар дайны үе зөвлөлт холбоот улс болон Америкийн нэгдсэн улс хоёр холбоотнууд байсан ч дайсны минь дайсан миний найз гэх зарчмаар л холбоотнууд байсан юм. Тиймээс Америкчууд Манхэттен төслийн талаарх бүх мэдээллийг Оросуудаас нуухыг хичээж байлаа. Мэдээж ийм том төслийн талаарх нууцыг хав дарж нууна гэдэг боломжгүй зүйл. Оросын тагнуулууд ч төслийн талаарх бүх мэдээллийг цуглуулж чадсан байдаг. Тэрхүү цуглуулсан мэдээллүүдээр тулгуурлан Оросууд 1947 онд өөрсдийн цөмийн бөмбөгийг үйлдвэрлэсэн болохоо дэлхийн нийтэд зарласан байдаг. Үүний дараачаар Англи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан зэрэг улсууд атомын бөмбөгийг гартаа оруулав. Одоо болтол Израиль албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч цөмийн бөмбөгтэй гэдг нь ил болсон. Мөн бас Ираныг ч мартаж болохгүй. Цөмийн бөмбөг дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийн цаг байсан ч хүйтэн дайны эхлэлийн цаг байсан юм. Хүйтэн дайны үе манай орны хувьд ч чухал нэгэн үеийн эхлэл байсан юм. Олон улсад тусгаар тогтнолоо албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн Монгол улсын эрен үе. 1945 оны 2 сард болсон Яалтын баг хурлын үед зөвлөлт холбоот улс Японы эсрэг дайн зарлахдаа хэд хэдэн болцол тавьсан байдаг. Тэрхүү болцлын дотор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Рузвельт Монголын тусгаар тогтнолын талаар Чанкашиг ятгах, мөн Монголын статус квотыг Америкийн нэгдсэн улс болон Их Британи хүлээн зөвшөөрөх. Энэ бол Монгол улсын хувьд маш чухал шийдвэр байсан юм. Тэгээд 1936 оны харилцан тусалцах протоколын дагуу манай орон чөлөөлөлтөнд оролцсноор Монгол бол өөрийн гэсэн айрамтай тусгаар улс юм гэдгийг олон улсад батлан харуулсан юм. Ингэж ардын хувьсгалаас 24 жилийн дараа албан ёсоор тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан юм.